Сайн бацхан уу. Өнөөдрөөс би 30 өөр хоол мөн 30 өдөр 3 сая төгрөг гэсэн чиглэлж эхлүүлж байна. Гэтэ хүүхдүүдэд хараа судаг болохоор ямар нэг юм хийж өөрөө хөгжүүлж өөрөө сорж үзэх талаар нэлээд удаан бодсон. Яг чиглэлж эхлүүлэхээр өөрөө хоолоос чи тэглүүлж чаддаг байсан. Одоо хоолоос ичгүй санаа зовхгүй хар шийдсэн. Хүн болгон л өөрсдийн сонслогтой байдаг. Өөрөөсөө бас ичдэг зүйлтэй байдаг баг. Гэтэ хүн өөрийгөө захиаж дөрөх шүү дээ, тийм ээ. Тэгэхээр би бас өөрийнхөө өвчтөг нэг ч гэсэн зүйлтэй нүүр тутлаа гэж бодоод эхлүүлж байна. Та нар намайг дэмжээрэй. Өнөөдөр котлет хийнэ. Өмнө жижиглэж бэлдээ төлдөөсөн махаа гисгэсэн байгаа. Котлетээ ичээд үлдсэн гисгэсэн махаараа бөөрөнхийн мах, банш, бууз гэд бэлэн болгоод хөлдөөгүй тавья гэж бодож байгаа. Котлетийг бол надаар заалгалтгүй та бүхэн маань мэдж байгаа. Тэгэхээр бичлэгээ дуустал үзээ сүүлийн үр дүнг нь хараарай. Эхний өдрөө маань орлого олох зүйл болохоор 4-5 насны эрэгтэй хүүхдийн Монгол дээл малгай, Монгол цамц шараар өмд байгаа. Би комент хэсэг зургийг нь оруулчихъя. Шинээрээ өөрийн ойсон дээл биш хүүгээ маань өмсөж исэн дээл байгаа шүү. За дараагийн бичлэгээр уулзъя. Бичлэгээ өнөцөн баярлалаа.